Ажилч байхдаа бяцхан ягаангийн засаад өөр зүг рүү явж гişнэ. Яин нүүнийг анзаараад хөмсгөө зангидна. Бяцхан ягаан эргэж хараад үнэхээр чухал зүйл боллоо гэд хордон дагаа гэж хэлнэ. Эрэрэл зэлгүүгээр ян түүний хойноос гүйж сониоц сэтгэл баг зэргийн төвшөр алхмыг төгсгөн. Өөр хайн гүн рүү орох тусам эртний дамгтай холбоотой байж болцсогүй эрдэнсийн үнэрийг олж авсан гэж бяцхан ягаан тайлбаршина. Түүний нухацтай өнгө Яний бүх анхаарлыг татна. Эцэст нь тэд зөөлөн гэрш туяагаар гэршдэх нуус тайхын төрнө. Агуун голтгүн алтан энергээр цогцох гэршт бие оршин. Бяцхан ягаан түн зүү заагаад энэ бол амин цэм бүхэл зурхан зөрөх гин. Амин чөлөө бүр энэ хүүсүрээс үссэн гэж хэлнэ. Ян түнлөө бүрэн ангаа ширтэн. Амин цэм түүний хизээч таашдж байгаагүй хүчрхэг авраар гэршнэ. Энэ бол ердөө ховор олдур биш. Энэ бол бүхэл нууц гişнцийн хамгийн үнцэнтэй ертөнц. Амин цэм түүнийг твийн хамгийн хүчрхэг зэрэглэнийг болох эзэн хааны түвшинд хүргэж чадна гэдгийг мэдээд ян бас матна. Догтлон гэртэж цогцох цэм рүү ордно. Түүний хүчин давтна. Гэвч тэр гараа сунгамагц бяцхан ягаан замыг нь хааж цөмийн энерги хэтэрхий хүчтэй тул биеийг нь сүтгэж болтшгүй гэж сануулна. Яй халуун даралтыг мэдэрч хилж арьсан чичирч хүйс таслана. Гэвч тэр айхгүй. Чөтгөрийн тэнгисийн баазад хууч авсан хүчрхэг авьяасууд. Явсангуяа тэсвэр хамгаалалтынхаа авьяасыг санана. Тэдгээр чадвар нь аюулын өмнөж тавина. Тавтуртай байхад нь туслана. Тэрээр тэднийг тэр даруй асааж гэвч энергийн бамба биеийг нь ороож халуун даралтыг зөөлүүлнэ. Бяцхан ягаан дахин бол мултна. Яйны молон дээр зэрэглэхийн авьяас хавуулж асныг тэр огт мэдээгүй байжээ. Янд хүндлэх сэтгэл бүр гүнзгийн. Тогтун гараар ян тэхэн сунгаж амин цэм түүн. Түүний арьс цэмд хүрэх тэр агшинд аимшигт хүчний долгион аянг шиг түүний гарыг цохон орчин. Тэр хүчин дийлдэшгүй хүчтэй бүх биеийг нь данслах нь хамгийн хүчтэй хамгаалалтын ур чадвар нь эвдэрч ившин. Арьс нь хагарч ширүүн өвдөж бүх биеийг нь зэсэн ухаан олдуулах шахна. Гэвч яэн өрөхгүй. Энэ бол насанд ганц удаа ирэх боломж гэдгийг тэр мэднэ. Хичнээн өвдсөн ч тэр кисэх ёстой. Тэр эдгэрх ур чадвараа ажиллуулж биеийн дээр хагараад төржигчээ хурдан ганагаана. Амин голын хүч тэсэжгүй болсон тул манай бата шатаж үнс болохоос өмнө халаана. Шингээхээр орон зайн ур чадвар бол халаасны агуулгаа ажиллуулахаас өөр аргагүй болно. Эцэст нь хүчин намдаж тэр арт зугаа шидэгдэн хан дээр цохирдон. Эцэст нь тэр амин голыг хартаа авахд бүх зовсон нүр дөнгөө өгнө. Тэр бяцхан амтан хүртэл эзнэрээ бахархана. Гинт энэ газар нурч ихнэ. Амин голын энергийг бүхэл байгууламжийг дотвортой барьж ирсэн юм. Одоо түүнийг амагц агуу нурч ихнэ. Дээрээс чулуун нурч гүн ан цав ханаар зурсхин. Яа нэрхэлцэлгүйгээр бяцхан яганыг тэрэн арчгүй. Орон зайн зүрийн ур чадвараа ашиглан нурч буй чулуунаас мултарч эвдэрч буй хонглуудаар шархан гарна. Урцад мал эмх цамбараагүй тахилтын эцэст тэд ор хамын ард нь нурах яг тэр агшин задгаа тал руу гарна. Хол зайд юм фон хүлд орох газар дансч байгаад мэднэ. Гинтийн хөдөлгөөнд цачин тарина ажиглана. Өөр хай нурчэн тэр амин голыг хин нэг авсан юм болов гэж бодож ирсэн. Өөр хин нэгэн агууд орсныг тэр огт мэдээгүй байсан бөгөөд одоо санууч занан дөрвсөн. Тэр хин байсныг мэдхийг хүснэ. Энэ хооронд яэн агуун хадаа зогсно. Сүүчийн удаа ирхэн хатаа газарт хідэн жижиг амин голын чулуутаар чивтхийг анзаарна. Эдгээр чулуун амин гол шиг хүчтэй биш ч гэсэн үнэлж башгүй үн цэнтэй. Нэгч боломжийг алдахыг хүсээгүй тул тэр аюулыг гүйл там бүцэж татвшаагүй. Хордон хөдлөх аюулгүй байх ур чадвараа ашиглан тэр чулуу бүрийг түүж халаасны агуулгатай хийж эхэлнэ. Юфо нуур хайд өөрөөсөө өөр хинч байхыг хүсэхгүй. Хин нэгэн амин голыг авчихсан байж магадгүй гэсэн бодож түүнийг хорцтохно. Тэр энэ ганц боломжийн төлөө маш их зүтгэж олон нэрсдлийг өрсөн. Хэрв өөр хин нэгэн төрүүлж авсан бол түүний хийсэн бүхэн дэмий болно. Зүрхэн төвшөөрөөр цавхлан харин шидэнгийн болж тэр уур хангуй зүү алхана. Гинт зам хаасан там чулуун хантай дулуурч цаг албатгүй өргөшөж хүчээд айчихна. Гарн энергиш гэрчтэн ханыг дахин удиргалж хэсэг хэсгээр нь боцохно. Чулуу газарт нуурч тоос агаарыг дөргөж тэр нэвтэж гарах хэмжээний нүг гартар загсахгүй. Шинэ өрөөнд ормогцсон агаар нь илүү хүйтэн хоосон санагдахыг тэр шууд анзаарна. Нүдэн газар твтэх амин голын жижиг хөвтрхий дээр тасна. Тэр түүнийг хурдан авч бодлон эргэлдэнэ. Хэрв энэ хөвтрхий энд байгаа бол үлдсэндээ хатуушагдчихсэн байж болох юм. Гэвч тэр өрөөг ажиглахад зүрхэн шантарна. Өрөө хоосон өөр чулуу алга хан дотор юу ч үлдээгүй зөвхөн нүцгэн хат. Тэр бяцхан чулууг хамарлуугаа ойртуулж өнөр авна. Хүний өнөр ханхлана. Энэ нь хин нэгэн энэ даш хэдийн ирсэн гэсэн үг. Хин нэгэн төрүүлж бүх амин голын чулууг аваад явчихжээ. Нэгийг ч үлдээсгүй. Дөх дээрээс нь хөөс тусаж эхнэ. Гарын чичирч цээжийг нь хорц өвдөд цэсэн. Хөлн тэнхээгээ алдаж тэр өвдөөс өвдөн онож бүх зүйл алга болсныг ойлгож бүрэн суурна. Бүх чулуу тэрч байдгаа мөнгөстэй толцох үед амьтын чин тавьж авсан амин гоц хүртэл алга болжээ. Гар хоосон бүцэн гэдэг шийтгэл гэдгийг тэр мэднэ. Юнгэр бүжийн тэргүүн энэ даас хорыг түн бишлэн өгсөн юм. Гэвч
хийгээд царай нь өөрчлөгдөн. Нөөрөнд их уу хашуу нь уур хизэн болон хатуурна. Нүд нь жижигэрч, ирүүн чангарч, нудрах нь хизэнгээр хатартана. Тэр ийм байдлаар яригчаа хүлээн зөвшөөрөхөөс татгалцсан. Юм гэр бүлээс холхоосон хүнийг заавал олно гэж тэр тангар байсан. Болох цагтаа тэр өршөөж үзээшгүй. Тэр хүн хариугаа амсна. Энэ хооронд хоол зайд юм бяцхан ягааны харахтаа талхлын мэдрэмжээ биш хүн. Түүнгүүгээр амин голыг олж ийм мосон чөлөө цөвлөс боломжгүй байх байсан. Тэр инээмсэвсэн бяцхан нөхрийнхөө толгой гэж чамайг дэрэгдээ байлгаж байгаа минь азтай хэрэг гэж хэлнэ. Гэвч бяцхан яга хүүж ихээр инээж ганц би биш гэж хэлнэ. Эзэн минь гайхалтай азтай хүн шүү. Тэндийн масар том эрдэнэ нуугдсан байна гэж тэр өрөөж төсөөлөөгүй. Тэр хоёр аяжийнхаа дараагийн хэсгийг тэсэн ядан хамтдаа тэндээс хөдлөнө. Энэ хооронд юнгэр бүжгийн ортонд амар ам хосонгийн чавар боростой охин жижирсэн карта хоолны тавиар барин коридороор чимээгүй болохон төсвөл шивгчийн бүсгүй бүжээхэн хоол зөөж яваач хороонууд нь баг зэрэг чичнэ. Тэр өрөөндөө өөрийгөө төвжиж хэдэн өдөр хоол идээгүй хатагтай зориулж хоол авч байгаа нь сэтгэл нь төсөл гэж шахагч толгойд нь ахмад үений хатад тушааж хэрэгж байна. Хатагтай хинч бүү хүмүүс хооч хүртэл авчирч басгүй гэсэн байлаа. Хатагтай удаан хугацаанд ямар нэгэн эрт хүч цөвлөж байсан нь одоо эцэст нь нэрж эхэлж байна. Хэдэн өдрийн чимээгүй тус харцын дараа өрөөнөөс нь хачирхтай авчлаа гоо сайхан гэрсгэж хвшин. Зөөжин туяа агаарт тархаж одохгүй цэвэр ишт хүчээр урсан ирвэхээ зөөж хинсэн ган. Тэр тэнгэрт бүжигсэнгээс алцаж секунд тутам дээшлэн улам гэрстэй болно. Эшт хүч төгөн тархаж тэнгэрийг бүхэлдэн гэрштүүлэн юу гэр бүлийн ордноос цацсан. Энэ нь орчны олон хүчрэх хүмүүсийн анхаарлыг татна. Хоол зогсох нэгэн иш толгой өргөж гэрэлт гайхна. Тэр ийм хүч зөвхөн агуу их эзэнч байдгийг мэдэрнэ. Шин нэгэн сэрсэн бололтой. Юу гэр бүл техник алдартай хүн төрүүлхэн гэж бодоод тэр цэцэртэн. Ийм хүчрэх өвөл өмсөлтөй тэдэнд энэ шин насанд аим шиг нэр хүндийг нь усан нэмэн. Тэндээс хожгүй нэгэн хөвшин харцсан ирч тэнгэрийг ажигсан. Ирч хүчийг ширтэнүүдэж ирэлхэн. Хатагтай үнэхээр агуу авьяас нуугдмаг чадвартай юм гэж бодоод тэр удаанаар толгой тахна. Урд нь дарагдсан байсан ч одоо хүчтэй давал хомид өргөдөж байна. Тэр нэг зүйл төтөвчтэй байна. Энэ бүсгүй энгийн охин биш. Өрөөндөө хатагтай тайван байдлаар нүдээ ааж ахын юм. Тэр гүн амьсгаа авч эцэст нь агуу их эзний түвшинд хүрснээ бүрэн мэдэрнэ. Биер нь уурсах хүч нь урд өмнө мэдэрч байгаагүй огт өөр зүйл. Биеийн хөнгөн авчаа гайхалтай хүчтэй. Сэтгэл нь бүрэн эрх чөлөөтэй болжээ. Суугаад бисрах хэрэггүй болсноо ойлгоод царайд нь бүдэг инээн сэвсэж тодорно. Би энэ одоо дагажтай төгс цогцож агаар дах бүх амин чухал ирчийг чамааш түүгээр шингэн. Сэтгэл нь ертөнцтэй байгаашаа сайн нэгдэж эргэн тойрныхоо бүхнийг шинхэн тодор мэдрэх боломж олгоно. Мэдрэмж нь өөртөө хас илүү хурц, илүү нарийн болжээ. Үүний зэрэгцээ тэр агуу их эзний зэрэгт дагаждаг бүх бие махбодын чадварыг эзэмшив. Хүч чадвар хурд ухаарсан бүхэлдээ шин төвшөнд хүрчээ. Маргааш нь нөөц орон зайн үд хааг тасвэрчин өдөр гэдгийг тэр мэднэ. Гээх цаг үлдээгүй. Тэр удахгүй хөдлөх ёстой. Орой тахаас нь өмнө тэр эрийг олох ёстой. Нөөц орон зайн үдэнд хүмүүс дахин цугларч эхэлжээ. Хүчрэхэг оршихуй ойртож байгааг олон нэг мэдрэхэд орчны эрч хүч хурцаар доргино. Хин нэгэн одоо гаж ирэх гэж байгааг бүгд мэднэ. Хоёр булчинлаг ах дүү эцэст нь хаас унаас гой загвартайгаар өсрөн бөөнө. Нөгөөх нь энэ удаа нөөц орон зайгаас сэргэж ирсэн хэн боловч агуу их эрдэнэ алсан байх гэж бодно. Учир нь тийм газраас зөвхөн хүчтэй азтай л бүцэж чадна. Олны дунд өргөст өстэй эрдүүдийгээ зогсох ба хоёр хатуу царайтай. Тэд эргэн тойрноо харахаар ирсэн бөгөөд одоо цөвлөсөн эрдэнэ сайн үнээр салахыг хүснэ. Ховор эд хайж яваа. Шөнөг худалдан авахчдаар дүүрэн хөлхөд хүнтэй арьжааны талбай руу алхаж яваад өндөр үнэ санал болгож бэмэд бая харагдах 8 чинийг олж хараад энэ бол хамгийн сайн боломж байх гэж бодоод тэд түнлүүдхэн. Өргөст өстэй эрнэ шихрэг сүнсний өвс гаргаж 8 чинд үзүүлээд үнхий асан. Худалдан авахч түүнийг гартаа эргүүлэн нягт шинжлээд 50 мөнгөөр ярина. Сүнсний өвс залуу бас бага зэрэг гинцэн тол зөвхөн 10 мянган албан зоолч санал болгож чадна гин. Тэр өөр бухимлаа барьж дээлэлгүй. Нудрага цангит нь 8 чин суу дуу хоолойгоо өндөрсгөж эхэлнэ. Гэвч худалдан авахч 50 хിവэр байж санал таалагдахгүй бол хэдийч тохирч болно гэж хэлнэ. Зах зээл дээр бүх зүйл ярианы асуудал гэж тайлбарлахч өргөс төстэй ирж цаашид ярихыг хүсэхгүй. Дүүн түргэн орж ирээд түүнийг цаашид юу ч хийхээс боловч энэ бол хэрүүл ихлүүлэх газар биш гэдгийг санаална. Ийм болон хүчрэхэг хүн байхад өмнө өсвөл ноцтой үр дагавар авчирч мэднэ. Орчинд илүү сайн үнэ санаж бодгож болох олон 8 чин байгаа тал хоёр зайлж бүр худалдан авахч хайхан дээр гэж шийднэ. Яг тэр мөчөд ийгэнд гарч ирнэ. Орон зай навьяасаа зайнаас зөөлөхөд ашиглан анхаарч татахгүйгээр тэрхүү худалдан авахчийг чимээгүй хүн өөр газар руу аваачна. Худалдан авахч цачирдагч эсэргүүцэхгүй. Яам болох талтаж болохгүй хүн гэдгийг мэдэрнэ. Ганцаараа болмогц яам бяцхан ягаан руу эргэж оршихоогоо бүрэн нөө ямар ч тохиолдолд буугаар хийж хэлнэ. Орон зай навьяас нь эзэн хаан жишгтэй мэрэгдийн харцыг мэдрэх боломж олгодог.
гэж тайлбарлах ба энэ нь хүчирхэг нэгэн хосоос ажигчиж болно гэсэн үг. Хэрэг босгоомжлохгүй бол худалдаачдын нэгэн чанга дуугаар ашиглаж шинэ бараагаа хараарай гэж бүгдийг дуудана. Нөөц ертөнцийн ертөнцид хэд их төрхийн оронд ховор эд зүүр изүү хян дүнээр аваарай гэж хүмүүсийн анхаарлыг татхайг орсоно. Яэнийн зөөр нөөц ертөнцийн үдийг харж хин гарч ирж ямар ертөнц авчирч байгаа гэж бодолтой байна. Гэвч оронд нь юу гэр бүлийн шор бодно. Тэр бодлоо шийдэж ганц секунд авчгүй тэр дараа зайсан асуусан. Эргэн тойрны хүмүүс балмартан үлдэн. Дөнгөж сая 50 хүчирхэг эртний зогсож байсан бол нүд ирмхийн зөөхий үзэг төшийг замхарч чадах болов. Зарим нь төсвөө нүдэн хож зөв харав гэдэгтээ ирэрсэн. Хатан өстэй ир баясаж дүүтэйгээ нууц ертөнцөөс асан ертөнцөөр баяжин гэдэгтээ итгэжтэй байна. Тэр аль хэдийн алтай нэрийг мөрөөдөж байхад дүүн бас хомжтой хэвээр чимээгүй бай. Ийм газар сайрхвал аюултай анхаарч татаж мэдэх гэж сэрэмжлүүлнэ. Гинт мачаа ах дүү хоёр зөөрийн тарив дээр гарч харанхуй аюулаар дүүрэн газарт очино. Тэднийг зайлшуулсан гол этгээд нь өөр хинч биш өн хаан бөгөөд олж асан ертөнцийн тушаар байцахаар энд авчирсан байна. Хоёулаа байрандаа хөшиж төвшөөртэй нүдээ саржсан. Чимээгүй хүн адилхан юм бодно. Юн хаан шиг эзэн хаан зэрэгчийн хүн яагаад тэднийг сонирхоо? Юн хаан хорц сэжигтэй харцаар ах дүү хоёрыг ширцээр байна. Тэдний нөөц ертөнцөөс авчирсан ямар ертөнц түүний анхаарлыг татхойц байж болохыг тайлхыг оршино. Эзэн хаан ийхүү биечлэн гэж байгаа нь юу басан юм болж байгаагийн шинж. Энэ зөөр олноос хол насар тамж төрийн тэнгисийн базар танд юа гэр бүлийн байршлыг олохыг хичээж байна. Энэ ажил ямар хэцүү болохыг тэр хурдан ойлгоно. Баазан насар том хот дотор хот шиг тоо томшгүй олон өрсгөл овог хотчтаны шангуугаар дүүрнэ. Өрччилж замаа асуугаагүй дэ харамсан. Дараа нь хаанаас ч юм гинтийн юм тохиолдно. Хин нэгэн гинтийн хүчээр түнлэн мөргөж хажуу тийш нь ирсэн хорт цавтад битвэлгүй байсан тэр гойн хавиргаа атхан юу болсныг ойлгохыг хичээх зөөр баг зэрэг зангирна. Дотроо тэр эргэлзэн чөтгөрийн тэнгисийн баазад тэр хинээч ч гондоогоогүй штэ. Тэгвэл яагаад зүгээр лалхаж явахад нь давтж байна. Мөргсөн хүнтэй нүүр толход бижин толгоогоо хортон эргүүлэхэд өмнө юужин цавсчаа хай хараад бас мөртнө. Юужин янгийн гасан царайг анзаарч баг зэрэг гимшиг сэтгэж түн. Тэр хурдан урагшилж гинтээ санаагүй байсан гэж уучлалгүй байна. Гинтийн давтцохоо өөр биш харин хүч чадлыг нь сарах хэрэгтэй байснаас олсон гэж тайлбарлана. Ян чимээгүй сонсож үгийг нь харахыг хичээн. Тэр их багшийн түвшинд хүрсэн гэдгийг сонсоод цочирч түүний хүчтэй захин. Энэ бол өчүүхэн амжилт биш. Хүч чадал, ур чадварын асар том давхяг илэрхийлнэ. Гэвч үзэн үгээрээ бар тэмнэж ихэрхгүй. Тэр зүгээр ер бүсэн юм огт биш мэд. Азтай тэр түвшин хүрсэн гэж хэлнэ. Тэр чимээгүй даруй байдлын янг бүр их гайхшруулна. Яй хажуу төхөөлөндөө харахад бороо одоо зөөрөн шиврээ болж үс сарж ихэж байлаа. Тэр түүнд гэхээсээ илүү өөртөө хэлэх мэт ийм их тех багш болно гэж бодоогүй байснаа чимээгүй хүжээн зөвшөөрнө. Тэр атар хлаас биш. Харин бишгснээс чин сэтгвчээсээ гайхжээ. Гэр бүжийнхэн өгсөн улан тооны байгалийн ертөнцийг ашигласны дараа тэгшиж гаргаж чадсан гэж тэр тайлбарлана. Харагдаж ясан шиг амар байгаагүй гэж тэрний хэлнэ. Урам хугаралгүй хоцорч байна гэж бүү бод гэж түүнд хэлнэ. Түүний хэлснээр түүний хорд гайхалтай бөгөөд утахгүй заавал гүйцэж ачна. Яин дэвшүүн гинэм сэвсвч тийм ч юм хэлсэнгүү. Гэр бүл нь гайхамшигтай их нөөцтэй байх гэж бодон үгийг нь чимээгүй эргэцүүлнэ. Гэвч тийм дэмжлэгтэй ч гэсэн энэ нь зөвхөн ертөнцийн тухай байгаагүй. Хамгийн чухал нь түүний авьяасалаа. Төрөлхийн чадваргүй бол тэр бүх нөөц гэмээ өргөдөх байсан. Түүнд суурч арт төшигч байсан бөгөөд одоо түүнийг батлах бясалгалын зэрэгтэй болжээ. Яг тэр үед цээжнэр орцоох жижиг хөдөлгөөн янгийн анхаарлыг татна. Пүрпл янгийн гээжийн халааснаас толгоогоо харгаж хідэн удаа инээцний эцэст өсчлөө. Шарсан хадмэр байна гэж хэлнэ. Янгинууд бага зэрэг бүртээж жижигхэн холхоныг халаасандаа буцааж төлхөн нуугдаж бай гэж шимш аль хэдийн өрөөджээ. Юужин нэмтнийг татхан харж амжсан бөгөөд царайн тэр даруй хуурч таньсан янзтай нүдэ жирэлхэн нэг алхам өргөшин. Ян нэргэлцэн яаж таньсныг насаа. Пүрпл ямар нэгэн албатай сан саратын болов гэж дуу алтна. Эрдэнэс хайгч холхон нь үнэт зүйлийг олох тавтагдсгүй чадвараараа кив даяар алдартай бөгөөд нууц ертөнцид тэдний үнцэнд хэмжээшгүй байв. Тэр үүнийг хоцдож авахд бэлэн гэж хэлнэ. Ямар ч үнээр авахд бэлэн байсан бөгөөд бүр маршрут ордонд очиж зарах хэрэггүй. Бүх эцсийг өөрөө зохицуулна гэж амлав. Пүрпл тэр даруй жижигхэн гиншиг дуу гаргаж чихэн унжуулан ээний ханцаанаас зурж зарагдахгүй байхыг чимээгүй хөнгүй. Жааханууд нь нүдэн сар гэлэлцэж энгийн эдэм шиг аж тэсвэр имэр саригтна гэж анч чана. Янг гэртаа байгаа холхоноо хараад дараа нь юнг руу эргэж харна. Тэр уушлалтгүйж пүрплийг зарахгүй гэдгээ зөвшөөрөн хэлнэ. Тэр бол түүний сүнслэг тижээгээр амтын юм. Юнг зөөлхөн нэмсгшин ойлголоо гэж хэлнэ. Ухаандаа хинч ийм үнцэнтэй зүйлийг зарахгүй. Янч тэнэг бишин илэрхий гэв. Хэсэг хугацааны дараа тэд юугийн байрч буй байна дэрн. Бэрэ шон хотын нам гүн болон нөөцөн 50 харагтана. Яа шатны хормой цасаад юнг руу эргэж дээшээ гарахгүй юм уу гэж асууна. Тэр толгоос эсрэн ах ихч хоёр хамт байх нь удаан болсон тул уулзалт нь халддаггүй хойно үлдсэн дээр гэж хэлнэ. Явхаасаа өмнө маргааш нь маршил ордноос хүн явуулж нөөц ертөнцөөс алсан эдэмсийг нь авахулна гэж амлав. Тэр өргөжлөн байрны хаалгыг тогшиж юугаа дуудан хата хаалгаа онгойлгох гэж
гэж хэлнэ. Хэдхэн хормын дараа хаалга шажигнаа онгож, Юугийн бухимдсан царай харагдан. Тэр түүний хүүднээр ширтэн хаалгаа буцаагаад хагалтар хаяхад ян цочирчиж архина. Тэрнүүдээ ирмэн дахин тогшиж өөрийгөө ах гэдгийг сануулад чи юу хийж байгаа юм бэ гэж асууна. Хаалганы цаанаас Юугийн дуу өөр бухимдалтайгаар өндөрсөж чамд одоо ах шиг ааш хэрэг байхгүй гэж ашигна. Хотод ирснээс хойш тэр ямар ч үг хэлгүй нууц ертөнц рүү алга болж түүнийг огт танихгүй газар ганцаарнг нь өрхчээ. Ян санаа алдан хаалгаар дамжуулан уучлалтгүйд энэ бас өөрийнх нь буруу гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэвч юу эргээр хариулсангүй. Тэр түүнийг гадаа байж хизээч буцаж ирж болохгүй гэж хэлнэ. Түүний дүү урнаас биш гомцноос болж чичнэ. Яй хором зогсон түүний үхсийг бодон дараа нь нэг зүйл санаж ирхэн. Өөр юу ч хийлэлгүй орон зай алгасах чадвараа ажиллуулсан гişин гэж бандалга болж хормын дараа байрны дотор дахин үзэгдэнэ. Гинт орж ирэхэд юу чанга хашгирч архина. Тэр 50 байдлаар чадвараа тайлбарсан. Хорцодмос байдлыг намдахыг орсоно. Дараа нь инээмсэвсэн. Халаасныхаа пүрприйг гаргаж түн бишиг болгон өнгөн. Яв холгоно авахад гартаа барихад царайн зөөсрөн. Тэр чимээгүйхэн инээмсэвсэн үнэхээр үүрэмц юм байна гэж хэлнэ. Ян толгой төхөн. Энэ холгоно одоо чиний асар хамтан боллоо гэж хэлнэ. Байдал намжиж хишиг төдийд сүнслэг мөржин нэг өрөөнөөс гарч ийн. Тэр гомцон царайгаар пүрприйг хараад ян бас нэг амтантай боллоо гэж гундж. Жижигхэн холгоны дугуй гэдгийг хараад нүдэн нарийнснаа. Огт сэтгэл нь хөдөлгүй түүнийг төлхөн ямар тархан юм бэ? Ийм байдлаар яаж тэнцэх юм гэж асууна. Пүрпүр айсандаа хойшоо хорч харин жин цээжээ хөрөвдөн одооноос хөвшин би дархан гэж зарсна. Тэр оройн шүшүүр тарж ядарсан биедээ хүрн бүлээн өсөрсөн. Хавтантай ханан налан зогсох зур сүүлийн хідэн өдрийн явдлад бодол дотор нэрвэлтэн. Пүрпүр юутай хамт байгаж илүү аз жаргалтай. Аюужгүй байхын тодорхой байлаа. Түүнд хамт байх нэгэн хөвштэй байсан бөгөөд пүрпүрийн занаш нь түүнтэй сонинч гисэн зогсож байлаа. Би хатаасны дараа алтур орон дээр суугаад одоо пүрпүрийн эрдэнэс хай хавьяасыг хууч хин гэж дотроо шинэн. Хэрэг өнөө хүртэл хуусан бүсэд чадвартайгаа нэвхэж чадвал эргэн тойрны аюужийн эсрэг бас нэг даваа талж авна. Шүн дуустал яэ өндөр түвшний эрдэнэс хай хавьяасыг амжилттай хойж авч энэ нь одоо түүний олж авсан бүсэд хүчирхэр чадваруудын инээд нэгэн. Тэр зөөр юунгэр бүрийн харшид хорцтмал байдал адлын үүшиг агаар төвшин. Мөнгөлөг өстэй охин цачин шалан дээр сүгцэн газараа чичнэ. Тэр охиныг хэрэггүй хог гэж ашигна. Ийм энгийн даал хаваар яаж бүтэлгүй гэж хүрхэн дугарна. Тэр өөрийг нь хуурсан гэдгийг тайлбарлахыг ордох зур дунд чичнэ. Гамшигын аратантай талж байхдаа анхаарал санисан мөрд нэг нь итгээд завшааныг ашигласан гэж хэлнэ. Тэр агшин танихгүй итгээд амин хүчний цөмөг төдийгүй эргэн тойрны бүх амин хүчний чулуунуудыг холгойч чаджээ. Үеийнүүд нарийсан наад цахан тэр хүнийг харсан уу гэж асуув. Тэр толгоогоо улам бүхэлхэн. Тэр хүний хорт гайхалтай байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэр түнтэй шууд нүр тулж чадаагүй байлаа. Юу босныг ойлгох үед нь тэр аж хэдийн алга болсон байв. Уурсан өвөг дахин хашигчин. Охиныг сахар чадваргүй гэж буруутгах нь тэр архирна. Охин холгойчийн хөөсөгч тогтоож чадаагүй байлаа. Нүүр нь уурандаа мөрөсөн тэр ураг шалгаж охины өснөөс нь шүүрэн толгойг нь дээш татаад имиж хүртэ үрдүн гагчаад чи өөрийгөө одоо ч чөтгөрийн тэнгисийн баазын залуу үеийн нэгдүгээр сод гэж яаж хийж чадна вэ гэж архирна. Чи үнэхээр амьд юм. Миний хажууд үлдэх хөвштэй гэж бодож байна уу гэж асууна. Охин нэмсхаа дараа нүд нь найцаар дүүрч шууд дахин нэг боломжгүй байна. Юу ч болсон би амин часаануудыг олно гэж зүтгэн. Хэсэг хугацааны дараа тэр охиныг тавьж хажуу тийш нь түлхэнэ. Юун овгоос хулгайш хувцарыг гаргасныг харгалзуул толгой чинь том овхийн хин нэг юм байж мэднэ гэж бовчно. Алиц хурдан авууд шавнараа нууц ертөнц рүү илгээсний мөрдөж ихэж гэж тушааж дахиж бүтгэхүйтэй шийтгэл нь хавгүй хатуу байна гэж сануулна. Өөр юу ч хийсгүй тэрэр гэж танхимаас гарч чадна. Дараа өглөө сархин намхан сэвэрсэн нэрлээ. Яин 92 маршал ордны төв байрны гадаа зогсоод тэр асар том барьсаг ирэх мэдэж нойрхлын хөшөө мэддэг өн сүндэрсэн. Яин энэ бүхний царх хүрээнд хэд бүг авах гэж өрчсөн сануулна. Яин чимээгүй толгой тагсан ч бодол нь өөр газар байлаа. Одоо пүрприйн авьяасыг хулбарсан тул энэ бол түүний хэрэглэр хамгийн тохиромжтой газар байв. Ховор эртний эдэр дүүрэн барьсан дотор эрдэнэс хайх чадвар нь хамгийн үнцэнтэй олдворлоо хөдлөх 6-5 метрхүү болно. Дотор тайхийн мууж юм. Үзмэрийн шүгээнүүдээр дүүрэн тус бүрэн сүнслэг энергээр бүдэггээштэн. Зэсэг, им, ном, эд үлгийн жагсааж эмгцэгцтэй зэрэг хэсэг өргөцсөн байлаа. Ялийн хүсвэл эдийг сорчж болно гэж ингэрхэн шишнэ. Ян чимээгүй тойрон шинэ орч асан эрдэнэс хайх мэдрэмжээ. Сэрэнгийн нэг бүрийг нь ажиглана. Тэдгэрийн өнгө гэрэл чанарыг тэмдэглэнэ. Хүүх гэрэл дунд зэргийн эрдэнэсийг ирхижих ба тийм нь олон байлаа. Тэр хүүх гэрэл сэлмүүдийн нэгийг авч гартаа жинсэн. Анх харахад зүгээр харагдана. Гэвч эрийг нь тасгарын хүүхдэд шаасан даруйд бага зэрэг цурчлаа. Төвшин хин нэгэн савгийг нь анзаарахаас өмнө тэр яаран тавир дээр нь буцаан тавина. Яг тэр үед хажуугийн коридороос насталтай нэгэн нэр орж ирлээ. Южийн тэр даруй мэдчилж маршал ордны зах зээлийг хариуцдаг авга ах минь гэж танилцуулна. Тэр охин руу дулаахан инээн сүлжин толгой төхөд янзлог ирж ирдэгсээр өөрийгөө танилцуулж яны гинтийн дулаанаар хүртэн 50 тоош үзээрээгээд ямар нэг юмнууд булаавал хямдралж санал
болож болгоно. Яа хүнд биштэй толгой төхөөд үдсээр байлаа. Тэгэхгүйс гинт ханаас чим хачин өнөр мэдрэхүйн цөхөв. Тод алчдаг хүчтэй цэвэрхэн өнөр байлаа. Эрдэнэс хай хавьяас нь яг энэ мөчийг хүлээж исэн мэт тэр даруй асав. Нүдэн төхөөний их өсгөөшлөө шархийн мэрхэн. Тахимын хол буланд хитрхи цэвэрхэн нуусан мэт жижигхэн шилэн хайрцаг байршин. Ихэнх хүн үнийг анзаарахгүй хаасан ч яаны зүүн савин шууд түнзүүч гişин. Дорн сэрсэн нэр нь Тэнгэрийн дайчин цасан суу гэж бичээстэй байлаа. Ерэн янийг мөрөн дээр нь алхтаж бодорчлаасан сэрэн. Тэр анигчиж дахиад зайлшин батснаа ойлгоход чимээгүй уучлал гуйж бодолд авцснаа хүжээн. Ерэн хагас хүжилт нь хагас санаа засан байдалтай нүдэж ирээжгээд авах ахмын завгүй хүн тул сонголтоо төргөж гэж хэлнэ. Яан баг зэрэг толгой төхөд юу авах учраа эргэж дэлгэсэн эдийн ихэнхэн доод зэрэгшин би илүү үнцэнтэй надад завх юм хайж гэн гэж зоригтой хэлнэ. Мөнгө асуудал биш гэж нэнч хэлнэ. Юу авахлаач хүүгийн итгэвчтэй байж чин сэтгвсээсээ инээ. Ирт зугаацсан нэрийн хажууд нь зогсож байгаад ян хизээ юм гүлгэр хурц сорсон юм бол гэж дорой бүхнэ. Юу авахлаач маршил ордонд бүх юм бий. Байгалийн эрдэнэс бисаа солын нараа тэр байтугай Тэнгэрийн зэрэглэлийн бурханлаар зэсэн хүртэл би гэж батлав. Ян хөрөнгө байхад хэрэгтэй бүхнээ авч чадна гин. Ян нэрээс зэжгүй агуулгатаа гараа хийж гялалцсан амин чулуу гаргаад авахлагчид үзэхээр өргөнө. Юу авахлагчийн нүд гайхал багтлаар бүлтээж цалууг мартан үнэхээр хичнээн ховор босхойг онцлон хэлнэ. Ягийн ч мөн адил цацсан. Яин мэрдмисийг ханаас харж аваа гэж тэр даруй асууна. Тэр хүзөөнийхөө хойно маажин азтай тарч нууц ертөнцөөс олсон гэж ингэхэн хариулна. Юу авахлагч эрт сонирхон үүнийхээ оронд юу авахыг хүсэж байна вэ гэж асууна. Яин өөрийг нь их багшийн төвшин хүртэл өсгөх хөндөр зэрэглэлийн бяцлагчийн арга богиноос сэжимтэй төстэйжсэн хайж гэн гэж тайлбарлана. Юу авахлагч гэвч нинэж урамтай толгой төхөд ганцхан амин чулуул энэ бүхнийг бүрдүүлэхэд хангалттай гэж баталгааж байна. Яин ганц чулуу ийм их үнцний агуулж агаад баг зэрэг бишгүй санагдаж агуулхад байгаа бүтэн амин чулууны цөмөн ер нь хичнээн үнэрч башгүй байгаа бол гэж бодхоос өөр аргагүй болно. Тэр учрыг нь ойлгож амжаагүй байтал южингийн дайртан хурц харцаар түүнийг булан тийш хав. Амин чулууг чи яг хаанаас олсон юм гэж тэр ширүүн шаардав. Түүний зүүн савын ямар нэг зүйл нуугдж байгаа хэлж яин зөвхөнүүдээ зайлуулах чадсан. Үнэнийг хэлбэж чамайг аюулд оруулж мэднэ гэж тэр бараг буруутай мэд хэлв. Энэ нь түүнийг улам бухимдуулж тэр заавал мэдэх ёстой гэж зүтгэв. Эцэст нь тэр үнэнээ хүлээв. Чулуунуудыг юун өвөөс холгаасан гэдгийг тэр хэлв. Түүний ам итгэжгүйдэн ангав. Тэр даруй хоолойгоо өндөсгөн чи ухаанаа алдсан бололтой гэж ашиграв. Юу навагт тэр эрдэнэсийг олон зуун жил хамгаалж ирсэн юм. Чулууг яг одоо буцааж өг. Магадгүй өвгөн дээсээс өшөөлгүй гэж тэр санал болгов. Хагас сандран хідэн чулуу олсон юм бэ гэж тэр асуув. Ян намхан хоолоогоор асар их хэмжээний амин чулуу олж аваад орон зайны голготой хийцэн гэж хариулв. Юужингийн хөөс солрон тэр дэрэгдэх санал руу санааж толгоогоо гараараа төвөрчсөв. Бид гарцаагүй сүйлээ гэж тэр өөртөөгөө шивнэв. Юу намайг заавал мөрдөн шалах бөгөөд учрыг ойлгочвол хоёуланд нь юу болохоос тэр айж байлаа. Гэвч ян түүнийг тайвшруулах гэж өөрийн мөрийг бүрэн арцсан гэдгийг хэлв. Юу намайг хулгай тэднэлөө мөших ямар чарга байхгүй гэдэгт тэр итгэвчтэй байлаа. Юу намгийн өвгөн дээдэс бол хинч гондож зөрчихгүй хүн гэж тэр чичрэх хоолойгоор саналв. Тэр ийм доромслыг мартагч өшөөгч хүн биш. Хэрв ямар нэг юм болбол чи намайг бүү буруутгах гэж тэр нэнч хэлв. Ширүүн аштайч түүний санаа зовж байгаа нэж тарагдав. Ярч байх зоор яйны нүд дэлгүүрээр тойрон эргэлдэв. Нэг тавар дээр алтан өнгийн бүтгэн газарзаж сонирхсан тэр очиж гараа сунгав. Өдөлгүй өвгөн цагсан зүйлсийг буюу нөхийнхаа үлэн бие цэвэршил харах болон эрхэм төвчний мастрих байсан богинож тавчрав. Тэр архан дадлага чигчийн биеийг аимшигтай хүчрэхүй болгохоор алдартай бол эрдэнэ эрдэнэсээр хүрээлэгдсэн мартагдсан эхний башнаас алдсан гэдэг. Яин нэрдэг гартаа барьж туршлагатай нүдээ нэвчэн харав. Далд хүчийг таних хуулбарсан авиасаа ажилуулж тэр элдийг оргил зэрэглэх гэдгийг батлав. Зэсэн түүний атханд намуухан дуугарч далд ирчин хүчээр цохиж байлаа. Яг таарч байлаа. Тэр толгой төхөн ил болон гарын авсаа хоёулын аваад сэтгэл ханамжтайгаар орон зайн агуулгатай хийв. 8 сэтгэл хангасан байсан өвгөн гэлэлцсэн бижиг тэмдэг шигтгсэн хараалтан веб картон дөгөө. Энэ картон энд маршал асрын бүх салбарт өнөөгөө нэвтрэх бүх барааны 70% хямдж өгнө гэж тэр тайлбарлав. Энэ бол хүндэтгэл ба хөрөнгө оруулалтын ажил нэгэн тэмдэг байв. Дараа нь нүмнэн харсан алтан эд зүйлийн талаар асуув. Өвгөн нэнэн сэхлэн харцыг нь дагаж тавар руу очиод тэр эдийг гартаа авав. Энэ бол хамгаалалттай хайрцагт байж хулаан алтан өнгийн өндөг байлаа. Энэ бол нэгэн тэнэмэл бяцлагчийн тэдний асар зарж байсан чулуутсан лооны өндөг гэж тэр янд хэлв. Асар үнийг дэгдэхийн тулд тоо томсгоор оторсон ч нэгэн ч бүтгэвэцэн. Тол чимэрлжийн эд болж тавирсан аж. Яны өнөөдрийн хов нэмрийг хараалцсан өвгөн үнийг түнд өнөөгөө бэлгэхээр шийдэв. Энэ үйлдэл Янийг гайхшруулж дээд зэрэглэлийн эрдэнэсийг ийм амархан авч байгаа шалтгааныг тэр асуув. Өвгөний хэлхээс өмнө юулийн хариулж өндгийг цаашид хэрэгтэй гэж үзэхэ болсон гэж тайлбарлав. Гэхдээ Яамын чулуу шиг ховор эрдэнэсийг тэдэнд авчирсаар байгаасай гэж асан найдаж байгаа тэр далдуур санаалав. Ян лооны өндгийг ойроос хартай харав. Босод нь юу гэж боддог байсан ч түүний эрдэнэс хай хавьяас үнийг өндөр
зэрэгчийн зүйл гэж тодорхойлсон. Одоо ч боломж хатгаж байгаа харуулв. Дотор нь ямар нэг эртний бөгөөд хүчрхэр зөөж бүдгэн цохиж байгааг тэр мэдэрч байжаа. Энэ нь гэмтэлтэй биш гэдгийг тэр ойлгов. Энэ өндөг зүгээр одоохондоо дэвтгүй хаш хийцэн байжээ. Түүний дотор чимээгүй шийдэнгийн байдаж төрөв. Үрдийн найз 50 ян гэрлүүгээ хүрэх дараахан замыг зааж төхөв. Хоорхон хамт байхыг хүсдэг хүний нарийн нэгээр тэр их чинь маш сайн хоол хийдэг гэж дурдан. Түүнийг хамт хооллохыг өрөв. Хаалханы дэргэд буруу орсон бардамлын харуулмыг засах юу чаа өгөндөө хор шингэн тэдний замыг хаа. Тэр энийг сож антадалж өрөвдөлтөд үлдээд түн цөвсөлдөг гэж буруутгав. Түүний доромжлоос хорц байсан ч санаа нь бүр илүү хорц байжаа. Хариу хүлээжгүй юу ачаа татвараар шилжив. Тэр бүх ирч хүчээ яныг дийж доромж хорч хөвсөн ганц цавхартай чингээ. Гэвч араас нь болсон зүйл юу ачаагийн хүлээж байсан нэрхлийн үзэл бүр биш байлаа. Амар тайван товтон байдалтай яин юу ачаагийн бүх хүчний эсрэг ганцхаараа өргөв. Мөргөлдөн үнэхээр хичээсээ өмнө доосов. Бардамнаас уур хийсэн төвчлөгдсөн юу ачаагийн бүрэн хүч янийг нэг ч алхам ухраасангүй. Энэ нь сархины амьсгалаар уул хөдлөх гэсэнтэй адиж байлаа. Юу ачаагийн царайг цачаар эзэндэж итгэжгүй байдал хацрын өнгийг зайлуулав. Ян болж ичгүүр биш харин хавьгүй амьсгалтай үхшийн аюултай хүн байлаа. Уйрын ч мөн үнийг харсан юм. Тэр ураг шалхаж хорцсон агаарыг цэсэн дуугаа өндөсгөв. Тэр тэдний тайван байхыг уриалж хаана байгаа. Ямар үр дагавар гарахыг санаалав. Түүний өгс агаарт хүн дээр дүүжигдэв. Түүнийг уйтаас болж хэсэг зөөр яны ширүүн харц хөтөлдрөө. Дараа нь тоцсон нам гүмд ян түүний орцог хүжийн зөвшөөрөв. Тэр их юм ярьсангүйч ташаар хосон нэрт байв. Тэр эмэгтэй тэгэхэд ян зүгээр хогтгож яваа биш гэдгийг ойлгов. Тэр бүстийн бүцнээс огт өөр замаар алхаж ясан ажээ. Одоо цагт иргэн орч ян гэрийнхээ зүг гэлдэрв. Гэрийн дотор нам гүм дулаахан байлаа. Гэрийн хоолны үнэр үнцэг болон бүрт ханхалж байв. Хизээд гоо зөксөн тэгчин юу зохны дэрэг датсан гараар хоол хийж зогсов. Ян дөвдөгөөс судалдаа орч гэрийн 50 ам хосон шимтэв. Хос болж байх зуур тэр агуул хасаа дааванд орсон нэг хачин зөөр хорхож ирв. Тэр бол хомжтой задарч лөөний өндгийг ил хархав. Лөөний өндөг гатан дахин хөдөлгөхөд яны зөрхтэйсв. Энэ удаагийн хөдөлгөөн санамсаргүй биш байлаа. Энэ нь судас логшилт мэд нарийн химжтэй байв. Тэр бүхний өндгийг цээжиндээ орчсов. Зүрхний цохилт бүдэрч эргэцээгүй зүрхний цохилт. Энэ ойлгол төхөөдөн ус мэд биеийг чичрүүлв. Гинт орны бүсэнд бүхэд ихсэн жижигхэн хар мөржин харайн басв. Цацсан муур шалан дээр үсрээд нүд битий цөөлн басан. Өрөө тойрон салатайгүй хажуугаас нь зөөлн дуу сонсогдов. Энэ нь эрдэнэс хайдаг. Хизээд санууч жижигхэн холгонд бяцхан яхан байв. Бяцхан амтэн түнлүү татхан төгшин байна. Яагаад лооны өндөртэй болчихоо гэж тэр гинэн асуув. Яан бод хийлэн үн цэнгүү гэж хайж байсан тэрслүү бэсэлгчдаас үнийг авснаад орсов. Бяцхан яхан өндгийг ажигласны эцэс тэр бүсийн ногцтойгоор өв хийв. Лооны өндгүүд төрхийн нойрхлын хүчээ агуулдаг гэж тэр тайлбарлав. Тэд нойрсож явхдаач дарамт цацруулж дорд амьтдын дотор айдас төрүүлдэг зөнгөө сэрэмжлэл өгдөг ажээ. Энэ хүч энгийн зүйл биш байв. Энэ нь аратны шаталтай холбоотой бөгөөд лоонууд хаан зүрхнээс хавгүй дээгүүр байх шинжтэй. Ян харштай сонсоод хаан түвшнээс дээш зэрэг үнэхээр байдаг эсхийг асуув. Хэрэг лоонууд тэр түвшнээс давдаг бол мэдэгдэж буй бяцлаглын дээд хязгаарын цаана юу байх вэ? Бяцхан яхан толгоогоос ихсрэн албан ясны зэрэг нь юу гэдгийг мэдэхгүй ч лоонууд дээд ирэмбэн. Цөөхөн хүн нэвшгийч зөвшөөрөх ертөнцтэй холбоотой оршихонууд гэдэгт төвчтэй байгаагаа хэлв. Өндөг тэхэн хөдөлгөө болж хот яриад төчтөв. Маршал асар үнэхэндээ хатуу цассан. Өндөг үн цэнгүү гэсэн ч одоо амин чадлаар төгшиж байлаа. Юу нөөцлөгдсөн юм бол тэр цаашид аюул төртүүлэхийг хүсэлгүй. Одоохондоо агуулгатай буцааж хийхээ шийдэв. Гэвч хатуулах шидэ ажлаас мөц өндөг тэхэн энэ удаад бүр хүчтэй цочив. Түүнийг арга хэмжээ авахаас өмнө бяцхан ягаанууд бүлтэд гинт харин басв. Тэр өндөг болон амин чадлын болор цөмийн хоорондын холбоог хашгиран хэлв. Энэ ичрэлт янийг цочроо. Тэр өндөг болор хоёрыг юу ч холдгүй нэг халаасны орон зай татгсан байжээ. Тэр хоёрын хөршцөө хайсан дотор хунтай амьдралыг сэрээсэн болтой. Амин чадлын болор цөм гэдэг эцэстээ түүшийн ховор эд байв. Энэ нь тэр бөмжихийн байгалийн эрчим хуримтлаас төрсэн шахагмал амин хүч ажээ. Түүний үчиг хүмүүлдэгдэж хүч бие ургамлыг сэргээж амийг уртсгаж эсвэл өнтөж буй лууны үр хүрээлийн зүрхийг логшиж чадах холтой. Ян одоо ойлгов. Тэр өндгийг зүгээр санамсаргүй сэргээгүй байлаа. Тэр түнд ам ороосон юм. Дотор хсуу амийн цөмийн мөн чанарыг ааж маш ингэж хоолойч хүчээ сэргээж байв. Холбоо ихсэн ажээ. Ян бяцхан ягаан руу эргэж мэдлэгийг нь мартав. Дараа нь яах вэ гэж асуухад бяцхан ягаан болгоомжтой байхыг зөвлөв. Амин чадлын болор өндгийг цэнэглээсээр байх ёстой бөгөөд ямар нэг хөндлөнгийн орцоос ирэхүүл явцыг засааж болцсохгүй. Хэрэг хөндлөгүй арах бол лөө нь үнэхээр хаан зэрэгээс байвал ян төсөшгүй хүчтэй аратан нөхөртэй болж мэднэ. Хоолны ашигсан үнэр гэрээр тархан түүнийг өнөө цагт эргүүлэн авчирлаа. Яй оройн хоолоо хийж дуусгасан бөгөөд ян ширээлүү алхах гişэд гараа угаа гэж санаалав. Тэр шин орой аяг тавх цэвэршил бич сар өндөрт манцааны дараа ян өрөөндөө ганцаараа сав. Түүний бодол ягаан цэвэршил харахад хандав. Энэ нь ертөнц дээр хамгийн ховор хамгийн төвхтэй аргуудын нэг гэдгээрээ алдартай. Үүнийг үнэхээр эзэмшихийн тулд зөвхөндөд түшний авиас бус төс биеийн бяцлал хийх боломж олгодог. Хоёр дахь нэмж авиас хэрэгтэй бөгөөд
түүхэнд цөөхөн л энэ ховор хослолд хүрсэн юм. Тэгэхэд ярин санаанд нь оров тэр эмэгтэй дээд түвшнээс хол зөвхөн тэргүүлэх зэргийн бис хосын авьяастай байсан. Гэрч цэвэр зөргөөрөө тэр агуу мастер зэрэгт хурч хүлээлтийг давж хүчирхэг сөн гэр бүлийн хүндэтгэжийг хөтлөлсөн юм. Тэр ишний заврыг дахин гартаа аваа. Магадгүй энэ аргыг жижиг давн тууж болохоос хэсгүүдэд хуваах хэрэгтэй байх гэж бодов. Эхлээд яс цэвэршүүлэх, дараа нь бие цэвэршүүлэх, дараа нь арьс хатруулах, дараа нь мөн чанараа цэвэршүүлэх, эцэст нь гол цэвэршүүлэлт. Ингэж хаваагаас үе шат бүрийг төсөнд дасгалж урьж, илүү татвартай зам босгоно. Бүр хонлог авьяасгүй хүн ч эцэст нь дээшлэх боломжтой болно. Тэрбээр эртний бичээсүүдийг ширээн дээр идэвхэд нэг зүйлс нүдэнд нь тосно. Нэг оронгийн буланд бүдэг гэрчтэйч орон зайн тэмдэг байна. Тэр илүү ортон харна. Бишнийхээ энгийн биш аж үргэлжлэл дараагийн хэсэгт хэрэг танд таалагдж байвал лайк дарч, сувглаа мань бүртгүүлээрэй. Дараагийн хэсгийг тун удахгүй